Одоо бүгдээр пүршин дүүжингийн одоо энэ гармоник хөдөлгөөнийг тойргоор эргэж байгаа биеийн хөдөлгөөнтэй адилтгаад түүний хөдөлгөөнийг судлая. Тойргоор эргэж байгаа энэ бие маань энэ улаан бие гэж анхандаа X тэнхлэгийн хамгийн хол зай дээр байна, тийм ээ? X тэнхлэг дээр байна. Тэгвэл энэний сүүдэр нь энэ V-гийн сүүдэр нь X тэнхлэгтэр яаж үүсэх вэ гэдгийг төр зүр бодож байгаараа тэр хооронд нэг тайлбарлаадах юм. Хэрвээ энэ улаан биеийг X тэнхлэг дээрээс эхлүүлсэн бол тухайн хайрцгийг энд байгаа одоо тайрдас гэдэг тайрцыг голын тэнцвэрийн байрнаас тодорхой зайлд шилжүүлж яагаад ингээд татж яагаад тавьж гинэ гэсэн. Ингэж энэ хоёрыг нэгэн зэрэг хөдөлгөн. Улаан бие хөдөлгөөд эхлэхэд тайрдас ч гэсэн хөдлөөд эхэлж гинэ гэсэн санааг илэрхийлнэ. Анхандаа татсан байхад анхны хуурд нь тэг байна. Энийг яаж адилтгаж болох вэ гэвэл энэ улаан биеийн хөдөлгөөнтэй. Улаан биеийн энэ дээрээс гэрэл тусах юм. Гэрэл тусгал энэ дээшээ харцсан байгаа энэ сум байгаа шүү дээ. Дээшээ харцсан байгаа энэ хурдны сум цэг болж харагдана. Цэгийг бүгдээрээ тэгээр авчи. Тэг буюу хурд нь тэг байна гэсэн. Одоо дандаа сүүдрийн яриад явна. Энэ хоёрын хоорондын зай юу вэ гэвэл радиус нь А гэж бодчих. Тэгвэл тэнцвэрийн байрлал болон тайрдас хоёрын хоорондын шилжилтийнх нь утга нь бас А байна. Окей? Бүх юмыг тааруулах нь байна. Анхны хурдын тэг байлгах нь байна. Улаан биеийн анхны хурдыг ихцдээшээ харсан байдалтай байлгах нь байна. Тайрдсын хурдыг тэг байлгах нь байна. Ингэж яагаад хоёулангийн зэрэг хөдлөх нь байна гэсэн үг. Мөн хоёулаа тэнцвэрийн байрлалаас А гэдэг ижил зайд байх учиртай. Тэгжээж бүгдээрээ адилтгаж харж болно гэсэн санааг илэрхийлнэ. Яг энэ байрлал дээрээс хөдлөөд нэг бүтэн тойроод ирэх хугацааг бид нар үе гэж байгаа. Үе. Нэг бүтэн тойроод ирэх хугацаа. За хуг. Цаг тавьчих. Харин яг энэ хугацаанд тухайн тайрдас байна ямар хөдөлгөөн хийх вэ гэхээр анх эндээс хөдөлсөн ингээд бүршээ шахаад буцаад энэ байрлал дээр буцаад ирнэ. Окей? Энэ хоёр яг нэгэн зэрэг болох ёстой гэсэн үг. Үе 4-1 дээр хаана ирэх вэ гэсэн чинь өнөөх улаан бит маань тойргийн орой дээр гараад ирсэн байна. Y тэнхлэг дээр. Харин хайрцаг маань хаана явж байна? Тэнцвэрийн байрлал дээр очсон байна. Тэнцвэрийн байрлал дээр очиход үйлчилж байгаа хүч нь буцаах хүч нь тэг болно. Шилжилт нь мөн тэг болно. Шилжилт буюу X тэнхлэг дээрх шилжилт нь тэг болно гэсэн үг шүү. Дээд талын улаан чинь X-ийн тэг гэдэг координатаар бас очсон байна. Дээрээс нь гэрэл туссан хിവэрэ байгаа. Энэ гэрэл ерөөсөө дээрээсээ тусах болохгүй. Энэ одоо зүүн гар тийшээ харцсан байгаа энэ цэнхэр векторын дээрээс гэрэл тусахад түүний X тэнхлэг дээр проекцн ингэж үүсгэн тодорхой. Ингэж үүснэ. Хамгийн их уртаараа буюу хамгийн их утгаараа тэгээд зүүн гар тийшээ бидний хасах гэж үзэж байгаа чиглэл рүү үүссэн байна. Энэ бол хасах хурд гэсэн санааг илэрхийлнэ. Ингээд хамгийн урт утгаараа энэ нь тайрдастаар яаж бууж ирэх вэ гэвэл Y тэнхлэгтээ гараад ирэхээр Y тэнхлэх нь тэнцвэрийн байрлалыг илэрхийлж байгаа. Тухайн тайрдас байна тэнцвэрийн байрлал дээр очсон байна. Буцаах хүч нь тэг болсон байна. Шилжилт нь тэг болсон байна. Гэхдээ хурд нь хамгийн хутгатай урдаа хасах тэмдэгтэй байна. Хурд нь хамгийн хутгатай урдаа хасах тэмдэгтэй буюу энийг яриад байгаа юм багш. Ийм байна гэсэн үг. Хамгийн хурдтай болох нь хасах тэмдэгтэй. Хасах тэмдэгтэй гэдэг нь хасах гэж үзэж байгаа чиглэл рүү явж байна. Яг үнтэй адилхан дээд талынх нь тэр энэ бөмбөг ч гэсэн хасах гэж үзэж байгаа. Энэ бөмбөгний хурдных нь проекц нь X тэнхлэгтэр проекц буюу сүүдэр нь хасах чиглэл рүү хамгийн их утгаараа сүүдэр нь үүсгэнэ. Окей, ингэж адилтгах шүү. За тайлбарлаж чадсан байх гэж би бодож байна. Тэгвэл энэ дээр дахиад үргэлжлүүлье. Хугацаа маань хугацааны буюу үеийн тал байхад яах вэ? Тал байхад хаана очих вэ гэвэл тухайн хайрцаг маань өнөөх бүршээ шахаж явсаар агаад нөгөө талынхаа хязгаар дээр очив. Нөгөө талын хязгаар дээр очиход шилжилт нь хасах А хэмжээгээр шилжинэ. Мөн улаан биет маань ч гэсэн хасах А хэмжээгээр шилжсэн байна. Тэр нь юу вэ гэвэл X тэнхлэг дээрх тэр хэмжээг хэлээд байгаа шүү дээ. Эндээс нь хүртэлх цаа гэсэн үг. Энэ бол хасах А. Хасах А координатаар өгсөн байна гэж бодчих бүгдээрээ. Энэ хоёр нь нийжлэх юм байна. Бас юу нийжлэх юм байна вэ гэсэн чинь хурд яагаад ийм болчихвол гэдэг бүгдээрээ ярилцъя. Энэ дэрхэд бүршийг шахаж явсаар байгаа тайрцагны хурд нь тэг болно. Улааны хурд нь яаж тэг болж байгаа юм бэ гэвэл дээрээс гэрэл туссан байгаа бүгдээрээ мартаж болохгүй. Энэ вектор маань өөрөө ингэ доошоо харцсан байгаа. Энэнийг дээрээс гэрэл тусахад
Энэ x тэнхлэг дээр ямар нэгэн байдлаар сүүдэр үүсэхгүй, нэг цэгэл үүснэ. Цэгийг бүгдээрээ тэг гэж авъя гэсэн. Тийм учраас энэний x тэнхлэг дээр проекцэн тэг гэд хурдыг бас энд тэг гэд адилтгаж болох нэ. За дараа нь яг энэ зарчмаар бүгдээрээ явна шүү. 2-ны 3 1.5 үе хугацаан дээр яасан бэ гэсэн чинь энэ d дээр одоо ярьж байна. Улаан байна, энэ доор ирсэн байна. Доор ирнэ гэдэг чинь y тэнхлэг дээр гараад ирсэн. Y тэнхлэхийн дагуу юу байгаа юм? Тэнцвэрийн байр байгаа. Доод талын тайрцсан тэнцвэрийн байран дээр очих гэсэн үг. Буцаах хүч нь тэг болно. Тэнцвэрийн байран дээр очиход буцаах хүч хэдийгээр тэг болсон ч гэсэн биеийн хурд хамгийн их байдаг тэнцвэрийн байрлал дээр. Энийг битгий мартаарай. Гэхдээ хаашаага харсан бэхээр баруун тийш. Яагаад баруун тийш харсан? D талынхтайгаа холбоотой. Дээрээс дахиад гэрэл тусч байгаа. Баруун гар тийшээгээ харсан байгаа. Энэ цэнхэр векторын x тэнхлэг дээрх сүүдэр нь мэдээж баруун гар тийшээгээ хамгийн их утгаараа гарч ирсэн тиймээс сүүдэр гарч ирсэн шүү дээ. Ямар сүүдэр гарч ирэх вэ гэхээр ийм сүүдэр гарч ирнэ л гэсэн үг. За тэр доор гарчин тэрийг дээш нь ингээ зөөчих болно бүгдээрээ. Энэ сүүдэр нь маань юуг илэрхийлэх вэ гэвэл хамгийн их утгыг илэрхийлнэ. Тэрийг V max гэж тэмдэглэсэн байна. Тэглээч бас нөгөө талаар бид нар ингэж ойлгож болох нь байна. Тэнцвэрийн байрлал дээрээ хэлбэлцэж байгаа бие нь хамгийн их хурдтайгаа очдог юм байна. Окей, яд нь адилхан буцаад анхныхаа байрлал дээр ирсэн буюу энэ ингээд нэг хэлбэлцэл, бүтэн хэлбэлцлийг энд дүрсэлсэн байна. Яг бас адилхан дээрээс нь гэрэл тусахыг энэний сүүдэр нь x тэнхлэг дээр цэг болж үүснэ. Цэгийг тэг гэж ярих гэсэн. Тэгэхээр энэ маань тэг хурдтай болох нь байна. Гэхдээ буцаах хүч маань зүүн гар тийшээгээ шилжилт нь хамгийн их утган дээр очих нь байна. Тэр нь энэ хамгийн их утга гэж аль юм бэ? D талын энэ утгыг хэлээд байгаа шилжилттэй. Эндээс нь хүртэл A гэсэн үг ээ. Ингэж бүгдээрээ тойрог хөдөлгөөнийг бүршин дүүжингийн хөдөлгөөнтэй адилтгаж гармоны хөдөлгөөнийг судалж болдог байх нэ. За саяны хөдөлгөөн дээр хиллэгдсэн хит хитэн зүйлийг энд бас дүгнээд хэлсэн байна. Тэр нь юу вэ гэвэл хурд нь тэнцвэрийн байранд хамгийн их хоёр талын хязгаар дээр тэг болчдөг гэсэн. Хурд нь хоёр талын хязгаар дээр очихдоо тэг болчдөг. Харин голынхоо энэ тэнцвэрийн байрлал дээр хамгийн их хурдтай ирдэг байх нь. Харин хурдтгал шилжилттэй пропорционал ба эсрэг чиглэлтэй. Буюу шилжилт их байхад хүч их, хүч багасхад шилжилт багасна. Гэхдээ энэ хоёр хоорондоо дандаа эсрэг чиглэлтэй байх нь байна. Хамгийн сүүлийн кейс дээр нь ярив. Шилжилт зүүн гар тийшээгээ байна энэ дээр. Энэ кейс дээр. Гэтэл буцаах хүч нь баруун гар тийшээгээ байна. Хүч баруун гар тийшээгээ байна гэдэг чинь хурдтгал нь хаашаага байна гэсэн үг. Буцаад нөгөө тийшээгээ байна л гэсэн үг. Хүчнийхээ чиглэлд ийшээгээ шилжилт. Тэгэхээр энэ хоёр маань шилжилт болон хурдтгал хоёр маань ихсэхэд ихсээд багасхад пропорционал байдаг боловч чиглэлийн хувьд эсрэг байдаг байх нэ гэсэн санааг энд хэлсэн байна. Ингээд энэ хөдөлгөөний графикийг хэрхэн яаж дүрслэх болох тухай ярив. Энгийн гармоны хэлбэлцлийн графикийг ерөнхийдөө тэгшдэглийг харагдж байгаад гаргаад ирж болдог. Түүнийг нүдэнд харагдахуйц болгохын тулд яаж ямар системээр ямар механизмаар зурж болох вэ гэвэл нэг юм бүршин дүүжин байлаа гэж бодъё. Бүгдээр энэ бүршин дүүжингийн аль нэг талд нь мөр гаргагч маркер ч юм уу аваачаад цаасан дээр бичиж болох үцаар наач ингээд хажууд нь наацсан гэсэн. Дараа нь яах вэ гэхээр бүршин дүүжингээ тэнцвэрийн байрлалаас нь хөндийлгээд орчихно. Тэгэхээр энэ дээшээ доошоо ингэж хэлбэлцэж эхэлнэ. Бүршин дүүжин дээшээ доошоо хөдөлгөөнийг хийж байгаа. Харин түүний зүүн гар талд нь энэ цаасыг мотороор ингээд ороодог. За нэг бол нэг мотор тавьчих. Мотор ирэх тусам тухайн цаас маань туус шиг ингээд яваад байна. За энэ дээр маркераар хэлбэр дүрс зурх юм бол энд харуулсан байгаачлан синусын эсвэл косинусын функцийн энэ хэлбэрийг зурдаг байх нэг гармоны хөдөлгөөн байна. Тэгвэл сая би нэг эсвэл гэдэг нэг хоёр юм ярьчлаа. Нэг бол синус гэж хэлсэн. Эсвэл косинус гэж хэлсэн. Тэгшдэглүүдээ харсан чинь зарим тохиолдолд синусаар бичигдээд гармоны хөдөлгөөний тэгшдэглэн, зарим нь косинусаар бичигдээдсэн. Хичээлээ ихэнд гармоны хөдөлгөөн гэж юу вэ гэсэн чинь синус болон косинусын хуулиар захирагдах, хэмжигдэхүүнүүд нь захирагдах ийм хөдөлгөөнийг хэлнэ гэж хэлсэн. Аль тохиолдолд синус, аль тохиолдолд косинус вэ гэвэл энд чухал гэж бичсэн байна. Би тэнцвэрийн байрнаас хамгийн хол зайд байсан бол косинусаар эхэлнэ гэж юу гэсэн үг вэ? За бүршин дүүжин авч ярилцсан бүгдээр энд нэг юм бүршин дүүжин байгаа. Энэ тэнцвэрийн байрлал энэ ингээд өнөх ачаа маань байгаа. Энэ ачааг бүршинд холбочихсон. Энэ ТБ тэнцвэрийн байр. Хэрвээ тэнцвэрийн байрнаас тодорхой зайд би энийг татаж байгаад тавьсан бол энэ байрлал дээрээс эхэлсэн бол гэсэн үг. Энэ нь косинусаар илэрхийлэгдэнэ. X нь.
Ингээд энэний уламжлал нь синус болно, энэний уламжлал нь хасах косинус омега т хасах гэдэг ингээд явчих юм. Харин би тэнцвэрийн байранд байж байгаа тэндээсээ хэлбэлзэж эхэлсэн бол хаашаага хэлбэлзэж эхэлсэн бол гэсэн чинь нэмэх x чиглэлд хэлбэлзэж эхэлсэн бол. За дахиад зуръя. ТБ энэ ингээд гүлгэр шал гэж үзчихэ бүгдээрээ. Шалан дээр бүршин дүүжин энэ бишээ. Тэнцвэрийн байрлал дээр байрлуулсан. Ингээд үзчих. Энэ тэнцвэрийн байр. Ингээд бүрш ямар нэгэн байдлаар деформацлагддаг байгаа. Гэхдээ ийшээ түлхээд хаашаа вэ гэхээр ийш нь түлхээд орчих бүгдээрээ. Нэмэх x чиглэлд. Ингээд энэ дээрээс хэлбэлзэж эхлэх юм бол энэ удаад синусаар бүгдээрээ илэрхийлнэ шүү. Синусаар илэрхийлэгдэнэ. Энэ босоо тэнхлэхийг y гэд үзчихье. Энэ хэвтэй тэнхлэхийг t гэд үзчихье. Тийм учраас энэ графикийн тэгштгэл нь y тэнцүү a синус омега т уламжлал аваад a омега косинус омега т хасах a омега син омега т омегагийн квадрат гэдгийг бити мартаараа энэ бол хурдтлын далаац энэ хурдны хамгийн их утгнууд болно.